үзэгчдэд ер нь хит их бодогч гэж хэм бэ? Хит их бодох нь бидэнд ямар сөрөг талтай бидний тархинд яг юу болоод байдгийг байдаг талаар ярилцахаар зочныг үрсэн. Студид маань сэтгэл зүйч судлаач Батхүү ирсэн. Өглөөний мэнд сайхан амарсан уу та? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарсан. Баярлалаа. За дахин уулзахдаа таатай байна. За сүүлийн сэдвээр ярилцсан ярилцлагын хэсгүүд бас манай сошиал орчинд орсон үзэгчдийн хувьд бол бас тий альва мэдээллийг авсандаа баяртай байгаа. За одоо харин өнөөдрийн хувьд хэлдүүлээ. Хит их бодох, хит их бодогч гэж хэм бэ гэдгийг тайлбарлаж өгч байгаа. Ер нь бидний тархинд яг юу болоод байгааг та эхлээд хэлээд өгөө. Ааха. За хэтрүүлэн альваг хэтрүүлэн бодох уу overthink те. Энэ маань яг бие даасан эмгэг гэж одоо хэлэхгүй. Гэхдээ хит хитэн одоо сэтгцэн эмгэгийн шалтгаан шинж тэмдэг болж илэрхийлэгддэг байгаа. За тэгэхээр бидний тархинд юу болдог вэ гэхээр яг энэ хэтрүүлэн бодох те энэ зүйл маань ерөнхийдөө бол бидний тархинд хиппокампус буюу ой санамжийн хэсэг дээр байгаа өнгөрсөн амьдралд болж байгаа зарим зүйлсийг эргэцүүлэн бодож байгаа. Тэгэхээр давтан бодож байгаа гэсэн үг. За энэ хэсгийн маань тархин дээр яг хиппокампус буюу яг тэр ой санамж дурсамжийн хэсэгтэй илүү холбогдож өгдөг. За дэлгэцэн дээр гарч байгаа хэ. За тэгээд яг энэ хиппокампус маань эргэцүүлнэ те давтан бодол төрөөд тэр нь яадаг вэ гэхээр таагүй бодлуудыг ингээд давтан бодох үед тархины амигдала гэсэн үг. Энэ хэсэг маань юу гэхээр айдас түгшүүр те аюулыг мэдрэх юм төв хэсэг гэдэг ба. За энэ хэсэг дээр мэдээлэл очино. За гэхдээ энэ бүхт маань ингээд дараалалаар ихээс илүү нэгэн зэрэг болж байгаа процесс гэсэн үг. Тэгэхээр яг энэ амигдала яадаг вэ гэхээр илүү их одоо тархийг одоо яг энэ амигдала хэсэг маань идэвхжиж өгдөг гэсэн үг. Тэгэхээр нэг айдас түгшүүрийг мэдэрч эхэлдэг. Тэгээ энэ илүү их ирээдүйн рүү чиглэсэн тэгвэл одоо яана гэх юм болов тэгчих юм болов гэсэн энэ зүйл болно гэсэн. За ингээ амигдала ингээд идэвхчин түүнтэй зэрэгцээд бас бидний хэлдгээр prefrontal cortex буюу тухны элтэнгийн хэсэг бидний шийдвэр гаргах альваг одоо эргцүү одоо анализ хийхтэй энэ хэсэг маань хүчтэй идэвхждэг гэсэн. За мэдээж энэ хэсэг маань яагаад идэвхжиж байгаа гэхээр мэдээж нөгөө тодорхой хэмжээгээр стрессийг даван туулахын тулд одоо энэ тухны хэлт маань идэвхжиж байгаа. Гэхдээ яаж байгаа вэ гэхээр стресс тэр түгшүүрээс болоод айдсаас болоод дахиад асуудлыг эргүүлэн бодоод байгаа. Энэ цикл яг энэ тархин дээр ингээд эргэлдээд байгаа гэсэн үг. Тэгээ яг энэ амигдала өөрөө идэвхжихээрээ одоо тэр түгшүүрийн төвч гэдэг юм уу тэр зүйл нь идэвхжихээрээ яадаг вэ гэхээр стрессийн одоо уруулыг идэвхжүүлж эхэлдэг. Ингэснээрээ нөгөө нэг бидний нөгөө стрессийн даавар буюу кортизол маань идэвхжиж эхэлдэг гэсэн. Тэгээ ингээ яг л ийм процесс болдог. Тэгээ тэр бодлоосоо болоод дахин бодож байгаа бодлоосоо болоод тэр түгшүүрээсээ болоо нөгөө маань стресстэй эхэлдэг, ядарч эхэлдэг. Тийм байна. Нэг зүйл асууж байна. Энэ хиппокампус бол амигдала хоёрын ажиллах процесс нь дандаа л тийм айдас түгшүүртэй тэр дурсамжууд ой санамжуудаа санаад идэх юм уу? Эсвэл тэр чинь адилхан сайхан дурсамжуудыг уг санаж болох уу? Болно. Гэхдээ яг энэ нөгөө яагаад энэ процесс болж байгаа шалтгаан гэхээр нөгөө бага насны трама ч юм уу тий ямар нэгэн өнгөрсөнд болсон таагүй зүйл дээрээ одоо төвлөрөх юм. Тий төвлөрөө түүнийгээ дахин бодоод байгаа тий ямар нэгэн одоо жишээлбэл чи сайн байх ёстой. Чи одоо мундаг байх ёстой гэдэг мессежийг бага наснаас нээж авах шаарддаг. Тэ чи ингээд аливаа зүйлийг муу хийгээд чи төгс байх ёстой, сайн байх ёстой гэд магадгүй түүгээрээ дамжуулаад шийтгдэг тийм. Тэр байдлаасаа болоод нөгөө хүмүүс яадаг гэхээр өнгөрсөнд ямар нэгэн зүйлийг ингээ хийчээд би энийг арай л дутуу хийчихв. Тэ эсвэл би энийг яг гоё хийгээгүй хаа ч гэдэг юм уу тийм. Ингээ яг юм таагүй зүйл рүүгээ илүү их төвлөрөөд байгаа. Би энийг дутуу хийчлээ ч гэдэг юм уу. Түүнээс үүдэлтэйгээр нөгөө нэг хиппокампус гэхдээ ой санамжийг хариуцсан хэсэг дээр минь таагүй бодлын давтамжууд ингээ бий болоод эхэлж байна. Тэнгүүд амигдала тэрэн дээр яаж бол аюулыг илрүүлээд түгшээд эхэлж байгаа. Амигдалагийн гэхдээ гол юу нь үүрэг нь юу юм? Одоо тэр ямар ч мэдрэмжийг аваад тий амигдала маань ер нь тий альва тэр нөгөө мэдээлэл тий бидний мэдрэхүү тий тэргээр дамжиж орж ирж байгаа мэдээллийг аваад яа тэгэхээр ер нь бол яг амигдала эдгээр ингээ сөрөг байдлаар ашиглахдаггүй. Амигдала бол биднийг нөгөө аюулаас сэргийлэх, амьд үлдэх тэр нөгөө инстинкт тэрний их сурулж байхгүй юу? Уг нь бол тэрийг нөгөө бид маань таагүй бодлороо дамжуулаад идэвхжүүлээд идэв. Зөв. Тэгэхээр ийм юм байна. Одоо бидний нэг үздэг бас хөөрхөн кино байдаг ш. Тэрэн дээр нөгөө нэг удгартай дурсамж, аз жаргал гэдэг нөгөө тэр чинь нэр нь юу лээ? Нэг хөөрхөн
Inside out гэдэг хөгждөг. Яг л тэр юм байна шүү дээ. Тэгээ яг тэн дэндээс уйтгар гуйдгаал байн аваад тэр нь дундаас нөгөө хуучин муу зүйлсүүдэд татж аваад бодоод байх нэ тий. Ямар шинж тэмдгүүл илэрх юм бэ? Чи тэгвэл аягүй төвхтэй юм байна шүү дээ. Тий төвхтэй, ер нь төвхтэй. Шинж тэмдгүүдийн үед мэдээж яг нөгөө хүн маань ийм бодолд автж байгаа үед тий нойргууддаг. Тэгээ нойргуудад эхлэхээр хүн яг гүн унтчих үед хүний бодолтой тарих аливаа дата одоо мэдээлэл ингээ боловсруулж идэг, зэгцэлж идэг. Гэтэл нойргүй байснараа яхаар мэдээлэл одоо зэгцлэх юм боломж гардггүй. Тийм учраас өдрийн цаг сэрүүн байх үед ч гэсэндээ нөгөө нэг тархич нь мэдээлэлээ зэгцлэхийн тулд яхаа нөгөө нэг буцаад нөгөө өнгөрсөн рүү очдөг тийм бурсамж руу. Ингээд илэрхийлэгдээд. Тийм учраас нойр бас яг энэ үед чухал байдаг. За тэгээд бүх зүйлээс ямар нэгэн утга учир хит их хайгаад идэх тийм яг ийм төрлийн юм. Тэгээд хит их ямар нэгэн утга учирыг энийг ингэсэн учиртай. Тэгээд ямар нэгэн зүйл байна. Тэгээд гэдэг ч юм уу. Тэгээд энэ нь бүр цаашдаа яадаг вэ гэхээр ийм алдаатай автомат бодол болоод хуурчдаг ч юм уу ийм эрсдэлтэй. Дээрээс нь нийгмийг те эргэн тойронд байгаа нийгмийг сайн муу гэсэн л нэг ийм хоёр талбарт байна. Хоёрхан шүүлтүртэй. Тэгээ хоёрхан шүүлтүртэй болчихдог те. Энэ нь сайн ингүүл муу гэдэг ч юм уу те. Энэ нь хар ба, энэ нь цагаан гэсэн хитрхи ийм шүүлтүртэй болчих жишээ нь. За хит их харилцааны үг үйлдэл төвлөрдөг бусдын. Тэ энэ түрүүн сая ингээ хэлсэн энэ үг нь яг юу гэсэн үг юм бол намайг ингээ хэлчихв. Шүүмжлэг чинь үлдчихдэг юм байна те. Шүүмжилдэг те. Бусдын үгийг хэтрүүлж те гүн хүлээж авдаг. Тийм нэг юм бас байдлууд илэрхийлэгдэг. За тэгээ бусдыг буруутгах, шүүмжлэх, алдаа хайх, алдааг илрүүлэхтэй илүү сайн ч байт юм уу те. Ялангуяа сөрөг гэсэн үг шүү дээ. За тэгээд төгс хийх оролдлого гэхдээ альваг төгс хийх те. Ингээд ямар нэг энэ байранд аль байх хэвээр эсвэл энийг ингээд төгс гүйцэтгэх хэвээр ч гэдэг юм уу юм бас зүйл байдаг. Тиймэрхүү ерөн шинж тэмдгүүд илэрдэг гэж хэлж байна. Насны хувьд тэгэхээр бол бас насан туршид болоод байх юм шиг байна. Одоо энэ чинь ажил мэргэжил сурлага ч юм уу те зүйлсүүдтэй шууд холбоотой болж ирж байна л да. Тийм үү ер нь насан туршид өсвөр насныхын ч юм уу. Тийм ер нь өсвөр нас бол насан туршидтэй түгээмэл байдаг те. Альваа нөгөө эн чинь яг одоодоо амьдарч чадахгүй байгаа гэсэн. Нэг үгээр хэлбэл илүү их түгших санаа зовних гэдэг юм нэ ирээдүр чиглэсэн гэсэн. Тэгээ ирээдүйдээ санаа зовж байгаа. Дээрээс нь сэтгэл хөдлөл бий болдог. Overthinking үед. За яагаад сэтгэл хөдлөл бий болдог вэ гэхээр өнгөрсөн нөгөө бодлоос үүдэлтэй учраас өнгөрсөн сайн байж чадаагүй өнгөрсөнд алдаа дутагдлаа харахтаа сэтгэл хөдлөлт ордог. Тэгээд ирээдүйн бүрхэг санагддаг. Тэгээ би ийм байхад одоо цаашдаа яаж амьдрах вэ? Энгүүд ирээдүйд төгшөр үүсэж байгаа. За тэгээд энэ нь өөрөө давтамж хэлбэртэй болоод гинтийн байдлаар орж ирж. Нөгөө нэг өмнө ярьж ирсэн нөгөө OCD те яг ингээ гинтийн хүсээгүй юм давтагдсан бодлууд бий болж эхэлдэг. За дээрэс нь яг ийм үеуд одоо жишээлбэл яг ийм альваг хэтрүүлэн бодох те энэ зүйл одоо би даасан эмгэггүй ш. Гэхдээ зарим эмгэггүүдийн одоо суур одоо суур хөө шинж тэмдэг гэж явж байгаа. Одоо жишээлбэл төгшүүрийн төгших эмгэгийн суур яг шалтгаан болж идэг. Сэтгэл готрох эмгэгийн шалтгаан болж идэг. Дээрээс нь OCD байна. Тэгээ OCD-ийн бас нэг шинж тэмдэг болж өрдөг. PTSD буюу гэмтлийн дараах тий стрессийн эмгэг гих мэтчлэн одоо нийгмээс түгших эмгэг ч гэдэг юм уу. Ийм эмгэгүүдийн бас шинж тэмдэг болдог. За дэлгэцэн дээр бас нэг ийм зүйл гарсан байна. Одоо жишээлбэл энэ бол нэг ийм алдаатай автомат бодол гэж байдаг хүнд тий өнгөрснөөс үүдэлтэй гэсэн үг. За түүнээс үүдэлтэйгээр хүн яадаг вэ гэвэл өөрөө нэг ийм overthink буюу альваг хитрүүлэн боддог те ерөнхийлэн боддог хитрүүлэн боддог ийм шинж тэмдгүүд бий болдог. За жишээлбэл ингээд би өөрийгөө бүтлгүй амьтан гэж боддог. Ер нь л би өөрийгөө бүтлгүй амьтан гэж боддог. Учир нь юу вэ гэвэл миний хийсэн юм болгон бусдад угаасаа гологддог. Тэгээ яагаад гэвэл би угаасаа чадваргүй гэж үзэж байна. Энэ надад тэр хүнд яаж нөлөөлдөг вэ? Би чадваргүй болохоор бусад хүмүүс надад дурггүй гэсэн ийм алдаатай автомат ийм бодол бий болчихдог. Тэгээ тийм болохоор би өөртөө итгэдэггүй. Тэгээ энэ зүйлтэй холбоотой дурсамж нь юу вэ гэхээр баг багт нь аав юм уу ээж маань намайг бүтлгүүдэх болгонд загнадаг байсан.
Тэр үний одоо дүгнэлтний үйл намайг бага байхад аав ээж юм хийх болгонд загнадаг байсан намайг өөртөө итгэлгүй болгоход хүргэсэн гэж. Тэр энэ одоо яг аливаа хэтрүүлэн бодохдоо яаж одоо холбогдож байгаа вэ гэхээр би угаасаа л бүтлгүй байна. Тэгээ дандаа л өөрийгөө бүтлгүй байна гэж хэтрүүлэн боддог. Энэ байнгын одоо давтамжтай гинтийн орж ирдэг тийм. Тэгэхээр энэ бол яг ийм алдаатай автомат бодлын ийм давтамж бий болчихдог. Тэгэхээр ч одоо энэ хүнээс ямар бүтэмж гарах вэ тий бодол нь юм байгаа юм чинь тэгэл бусад бүх зүйлсүүд нь нөлөөлөх нь. За тэгвэл нэгэнт ингээ эхэлчихээ саяны шинж тэмдгүүд байгаад байна. Яах вэ одоо? Яаж болиулах вэ? Хэн ч гэсэн сайхан амьдрахыг хүсэж байгаа, бодлоо зэгцлэхийг хүсэж байгаа шүү дээ, тий. Тэгэл ямар ч байсан ийм тохиолдолд хүмүүс мэдээж яг байнгын бодлын юм дарамт тий бодлын давтамж, бодол дарагдсан юм үед мэдээж сэтгэл зүйчид мэргэжлийн хүнд хандах нь маш чухал байдаг. Хүмүүс өөрсдөө яг энэ бодлоос гарчна гэж ойлгодог. Гэтэл заримдаа оройтсон тохиолдол байгаад идэг. За яг энэ сэтгэл судлалт бол энийг хөвчлэн эмчилдэг арга зүй гэх юм бол CBT буюу одоо танин мэдхүү зан үйлийн одоо эмчилгээ гэж үүдэг, сэтгэл заслын эмчилгээ гэж үүдэг. Тэгээ энэ илүү их одоодоо илүү их төвлөрдөг зарим ерөнхийдөө одоодоо төвлөрн цаа ингээд яг одоо танд бодогдож байгаа энэ бодол маань тий ирээдүйд яаж нөлөөлөх үү? За яг та энэ хിവэрээ үлдээд 5 жил байх юм бол 5 жилийн дараа та хэн болж хувирах вэ? Гэтэл яг энэ бодлыг ингээд бодохгүй байснараа тэгээ яг энэ бодлууд нь яг үнэн юу, бодиттой юу тий? Хэрвээ энэ бодлууд үнэн биш юм бол энэ бодлоос ангижрах юм бол дараа та хэн болж хувирах уу ч гэдэг юм уу? Дээрэс нь яг энэ нэг алдаатай автомат бодол нь яг юу вэ? Түүнийг олж илрүүлдэг. Тэгээ түүнээс одоо түүнийг нь зөв яг бодиттой бодол болгоход нь илүү их тусалдаг. За мэдээж дээрээс нь яг бидний сэтгэл зүйчдийн байнга зөвлөдөг зүйл бол хооллол, дасгал, хөдөлгөөн, нойр гэдэг зүйлийг нэн тэргүүнд бид зөвлөдөг байгаа. За тэгээд зарим төрлийн одоо хүмүүс бол бясалгал, медитейшн гэж санал болгодог. За бичих, тэгээд тэмдэглэл хөтлөх. За тэгээд тэр одоо нөгөө бодлыг нэрлэж тэмдэглэх. Тэгээд энэ бол ийм хэтрүүлсэн бодол байна ч гэдэг юм. Энэ бол хуурамч бодол байна. Энэ яг ийм бодит биш ч гэдэг юм уу. Энэ гоё арга байна тий. Эдгээрийг ингэж нэрлж бичих ийм. Тэгээд дээрэс нь яг тухайн одоо бодогдож байгаа зүйлээс сэтгэл зүйчтэй яг хуваалцах, тухайн үеийн мэдрэмж, тухайн бий болж байгаа айц төгшүүрийн мэдрэмжийг ингэж нэрлэж илэрхийлэх гэдэг ийм энгийн одоо аргуудыг бас хэрэглэж одоо эмчилгээ бол явагддаг гэсэн. Тийм байх нэ. Тэгэхгүй ингээ яг саяны энэ уйлгт бодлууд дахин орж ирээд хитрүүлэн бодоод байгаагаа анзаарахгүй л яваад ахна шүү дээ. Яг анзаараад байгаа. Гэхдээ тэрэндээ ингээ шаналаад гэхдээ ингээ салж чадахгүй. Тийм ингээ яваад идэг юм байна. Тэгээ эн чинь тархинд нь угаасаа яг тэр гурвалсан юм үйл явдал болоод байгаа учраас хүн бас шууд салахад төвхтэй байна. Тийм. Яг гурвалсан үйл явдал уу rumination гэдэг яг одоо нэг юм эргцүүлэл давтан бодол ингээ бий болчихж байгаа. Түүнээсээ үүдэлтэйгээр хүн яадаг вэ? Санаа зовнил бий болчихж байгаа. Тэр санаа зовнил нь юу гэхээр илүү их ирээдүрөө чиглэсэн. Тэгээд түүнээс үүдэлтэйгээр хүн яадаг вэ? Дахиад гинтийн ямар нэгэн тэгчих юм болов, ингэж юм болов гэсэн гинтийн одоо хүсээгүй бодол орж ирдэг. Яг энэ гурав ингээд лүп болоод тэгэхээр тойрог болоод ингээд давтагдаад эхлэхээрээс нөгөө юм байна. Яг л бодлын тойрогтой ороод илүү их шаналаад эхэлдэг. За ойлгож авлаа. За тэгэхээр хэдүүлээ тархинд бол яалтчгүй болж байгаа үйл явдал учраас яг энэ гурвалсан холбоог л таслах хэрэгтэй юм байна. Тэгэхин тул саяны хэлдэг дээр тэмдэглэл хөтлөх нь мэрэгжлийн хүнд хандах нь байна. За тэгээд ер нь өөрийгөө бас яг би ийм хитрүүлэн бодогч юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд үүнийхээ эсрэг байна гэдгээл та алхмууд хийж эхлэх юм байна гэж ойлгож авлаа. Маш их баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.